Оройн үзэгчтэй хүндэт эцэг эхчүүд хүүхэд багчуудаа боловсрол сувгтыг одондог эхлэл сургууль хамтран үзэгч тавганд хүргэдэг. Та 7 дугаар ангийн хүүхдээс ухаантай танин мэдгүй шоу нэвтрүүлгийн цоо шингэн дугаар үзэгч тавганд хүргээд бэлэн боллоо. Ингээд ангид нэвтрүүлгийн шилдэг 5 сурагчийг хамтдаа өгч авцгаая. Хөдөлгөөрөж таацтай ухаадаг амуудаа. Ирээдүйн эрдэмтэн дүлгөн. Загварын ертөнцийн задгамжлагч бүртээ. Аттай ухаастай сурагч төгс жаргалаа. Спортын горгоотын гүнчин иш. Ийм бүрдүүлгээр хичээд манай гэдэгт бэлэн болсон байна. Өнөөдөр манай ангид алга ташлтыг харамгүй хайрлаж байгаа хүүхдүүдэд бас баярлалаа. Манай хүүхдүүд хичээлд ороход бэлэн үү? Бэлэн даалгавраа бол сайн хийсэн байгаа тийм ээ. Ингээд ангидаа бүгдээрээ өнөөдрийн нэвтрүүлгийн шинэ оролцогч сурагчаа хамтдаа угтаж авцгаая. Энэ хүн бол акапелла хамтгийн дуучин, жүжигчин мөнх төр. Сайн уу амьдрал минь тагнуулж аав. Аюултай харилцаа, бүсгүйчүүд, хайрыг хүссэн зэрэг олон киноны гол болон туслах дүрээрээ бидний танил болсон чадварлаг жүжигчин, акапелла хамтгийн дуучин мөнх төр. Урлаг спортод сонирхолтой математикийн ангийн даруухан хүү дуучин болохоор бэлтгэж байсан ч жүжигчний ангид шалгуулаа тэнцсэн гэдэг. Хувьсэл продакшнаас ажлын гараагаа эхэлсэн тэрээр ангийн нөхөдтэйгээ хамтран акапелла хамтлагаа байгуулж дуучин болох мөрөөдөлдөөж хүрээд амжсан билээ. Оройн. Сайн байна уу? За. Нэвтрүүлэг төрөлдөж ирсэн маш их баярлалаа. За баярлалаа. 1-5 дугаар ангидаа хэр сурагч байсан бэ? 1-5 дугаар ангидаа бол ер нь бол гайг байсан. Ангидаа бол жоохон муу. Жого итгэлтэй бус хэлээд нөгөө юу? За, ямар хичээлдээ ер нь сайн байсан тухай үедээ? 10 жилд одоо эрэгтэй хүмүүс мэдээж одоо биеийн тамир. За, биеийн тамир энэ бол байдаг тий. Тэгээд дээрэс нь Монгол хэл газар зүй хоёроор бас нэг жоохон олимпиадад ордог байсан. За, Монгол хэл газар зүй. Тэгэхээр энэ хичээлүүдээс ер нь эхлээд сонгоод хариулж яах гэсэн үг байна тий. За, манай нэвтрүүлгийг бол өмнө үзчихсэн баг. Үзчихсэн. 1-5 дугаар ангийн хүүхдийн хичээлийн мэдлэгээ шалгуулад хэрвээ бүгдэнд нь амжилттай хариулж чадвал 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай гэдгээ батлана. 10 асуултны өмнө наан 2 3 дээр магадгүй эдгээр чинь хэрвээ бүдэрх юм бол би 5 дугаар ангийн хүүхдээс ухаан муутай гэдгээ манай камер руу харж байгаа хэлэх ёстой. Энэ бол манай нэвтрүүлгийн алтан дүрм. Ойлгомжтой тийм. Амарч байна уу? Амарчээ. Би ер нь үзтгэлтэй. Тэгээд одоо бас үзэхээр одооны хүүхдүүдийн нэг хичээлийн сургалтын програм бас их өөр болцсон юм билэ. 5 дугаар ангид хэдэн онд байсан бэ? Би чи 91 онд сургуульд ороод 96 онд 5 дугаар анги. 22 жил баг өнгөрсөн байна те. Тухайн үеэс хойш. Тэгэхээр мартагдах нь бол ойлгомжтой. Ойлгомжтой. Харин бэлтий гэсэн чи үнэхээр бэлтэж ярьдсан. За тэгэхээр мартсан зүйл бол байгаа ойлгомжтой. Тэгэхээр манай ангийн нэвтрүүлгийн шилдэг 5 сурагчид бол танд туслахад бэлэн тэнд сууж байгаа. Тэгэхээр нэвтрүүлгийн шилдэг оролцогч хүүхдүүдээс нэг нэгээр нь өөрийнхөө ажил гаргаж ирээд өөрийнхөө туслахаар ажиллах юм байгаа. Тэгээд 3 боломжийг ашиглана. Хуулах, харах, зөв хариултаар аврагдах гэдэг 3 боломжийг эдгээр хүүхдүүдээс авах боломжтой. За. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгийн 10 асуултаа бүгдээ хамтдаа танилцъя. За, амжилт бүгдээрэнд надад сайн туслаарай. Та нар бас туслаарай. Манай ангид сайн туслаарай. Хичээлүүд гарч ирсэн байна. Хүн нийгэм, хүн байгаль, дуу хөгжим, хүн орчин, мэдээллийн технологи, англи хэл, математик, иргэний боловсрол, монгол хэл, дүрслэх урлаг. За. Гэдэг хичээлүүд гарч ирсэн байна. Одоо хичээлээ сонгоно. Тэрнээс өмнө мэдээж 5 шилдэг хүүхдээсээ нэг нь гаргаж ирэх ёстой. За. Бүртээ, дөлгөн, төгс жаргал, гүнчин иш. Гүнчин иш таваасаа. За, төгс жаргалыгаас сонгочиход эхлэв. Эхний туслах хүүхэд төгс жаргалаа. За. Сайн байна уу? Төгс жаргал гэдэг. Аль хичээлдээ сайн билээ? За, би бол дүрслэх урлаг, математик, монгол хэл, эдгээр хичээлүүдтэй сайн. За, эдгээр 3 хичээлийг бол санал болгож байна. Өнөөдрийн шинэ сурагчид. За, би бол хамгийн ихний асуулт юм чинь монгол хэл авъя гэж бодож байна да. Монгол хэл. Монгол хэлээр л эхлэе дөхөө. За, хүн юм. 2 дугаар ангийн монгол хэлний хичээлийн асуултыг харъя.
Дараах онцгойг таагараа. Өндөр өвгөн өсгийдөө үстэй. Тэр юу вэ? Бодох хугацаа явсан. Бодох хугацаа хэд минут вэ? 1 минут. Энэ чир сонсчоогүй байсан шүү дээ. Өндөр өвгөн Өндөр өвгөн өсгийдөө үстэй. За энэ удаа онцгой байгаа тий. Тэдийд үзэж байгаа үзэгчид та бүхэн ч өссөн гэр бүлээрээ үзэн суухдаа энэхүү асуултын хариултыг бас хамтдаа бодож олоорой. Би бол нэг юм бодоод алчлаа. За төгс жаргалд бол нэг хариултыг олсон. Гэхдээ хэр итгэлтэй байна? За, итгэлтэй нэ, итгэлтэй. Итгэлтэй байна. Төгс жаргалын хариултыг би одоо ярилцъя гэвэл болох юм уу? 3 боломж байгаа. Боломжоо ашиглая гэж хэлсэн бол. Хэрвээ төгс жаргалаа ярилцахыг хүсчээвэл энэ бол харах боломж. Харах боломж. Тий. Хоорондоо ярилцаад нэг хариултыг надад өгч болно. Хуудах боломж бол ангаараа нэг тухайн асуултын хариултын тухай хэлэлцээд нэг хариултыг надад өгнө. Тэрийг би шууд авахыг хуулах. Манай хэд бол мэдчихлээ байгаа бах тий. Тийм үстэй. Хөө манай хэд бол мэдчихэж байгаа. Бол харах боломж ашиглая. За тэгвэл ярилцъя. За, өндөр өвгөн өсгийдөө үстэй гэдэг нь болохоор би энэ гэж бодсон. Яг тэгэхээр өн чинь нөгөө нэг хандаа холбогддог үстэй дээ шүү дээ. Тийм. Тэгээд өндөр гэдэг чинь өөрөө өн чинь нөгөө нэг тоонтой холбогддог болохоор айгу урт байдаг болохоор өндөр өвгөн өсгийдөө үстэй. За. Хариултыг авлаа. За авъя. Гэрдээ даръя. Хамгийн эхний асуулт Монгол хэлний асуулт байсан. Өндөр өвгөн өсгийдөө үстэй тэр юу вэ? Оролцогч маань өн гэж хариулсан. Зүгээр тэгээрэй. Өн. Өсгийдөө үстэй гэхээр би нөгөө үсийг томцсон сагалдрах гэж сэхэж бодож чадахгүй юм л да. За хамгийн эхний асуултанд үнэн зөв хариулсан учраас 5,000 төгрөгийн эзэн болсон байна. Баяр хүргэе. За баярлалаа. Харах боломжийг бол ашигласан. Хуудаг зөв хариултаар аврагддаг 2 боломж бол хэвээрээ үлдсэн байгаа. За энэ мэтчлэн мөнгөнд дээшээ өсөөд явах нь байна тийм ээ. Та 5 дугаар ангитай хэр олон ихтэй ардаас өгүүлэхтэй байсан бэ? Үүшээ 5 дугаар анги чирс тийм байгаагүй шүү дээ. 5 дугаар ангид ахын ингэсэн. 5 дугаар ангид ордог жилээ манай нэгдүгээр хороолд ирээдүйн цогцлбор сургууль болоод тэгээд нөгөө 6 сургуулийн гүнзгийрүүлсэн сургуультай ангийн хүүхдүүд нэг байрандаа ирээд нэг юм өөрчлөлт явагдсан баггүй. Тэгээд 5 дугаар ангид би цоошны ангид орж исэн. Математикийн гүнзгий ангид, урд нь ингийн ангид байжгаад. Тэгээд 5 дугаар анги бол ерөнхийдөө юун октиг араасаа гүйлэх хичээлээ барахгүй дөнгөж сонгоны ангид орцсон ингээ балраал явж исэн үе л дээ. Оролцогч маань 2 дахь асуулт сонгохоос өмнө хичээлээ хэсэг хугацаанд завсардаад эргээд ангидаа уулзгая. Та долгоронгийн өвчтөс ухаантай таны мэдхийн шоу нэвтрүүлэгтээ хамтдаа үзэгчид авахд маш их баярлалаа. Өнөөдрийн дугаар жүжигчин мөнхтөр оролцож хамгийн эхний асуултанд үнэн зөв хариулсан байгаа. Ингээд 2 дахь хичээд аль хичээлээ сонгохыг бүгдээрээ хамтдаа харцгаая. За ямар ч хэл сонгох уу? Харин Чиний сайн шилээ сонгох уу? болно. За. Математикийн гүнзгий ангид байсан шүү дээ. 4 дугаар ангийн математикийн хичээлийг сонгоё. 4 дугаар ангийн математикийн хичээлийн асуултыг харъя. Анх хадгаламжинда 123,000 төгрөгтэй байв. Эхний удаа 87,800 төгрөг нэмж мөн 147,900 төгрөг авч хэрэглэв. Дараагийн удаа 56,700 төгрөг нэмж хийсэн бол түүний хадгаламжинд хэдэн төгрөг үлдсэн бэ? Нэмэл хацаал бодчих юм шүү. Мэдгүй. Бодох уу? Бодгүй яг уу? Төгрөгтэй байв гэдэг байгаа шүү дээ. За 123. За ах хадгаламжиндаа 123,000 эхлээд байсан юм байна. 800 нэмэх юм байна тийм үү? За эхний удаадаа тэр мөнгнөөсөө 87,800 төгрөг тэр мөнгөн дээрээ нэмсэн юм байна. За ингэсэн юм байна. Тэндээсээ 147 900 авсан юм байна. 147 900. За 147,900 төгрөг авч хэрэгэлсэн тэр нэмсэн мөнгнөөсөө. За дараагийн удаа дахиад 56,700 төгрөг нэмж хийсэн. За нэмсэн мөнгөн дээрээ. За эхний удаа нэмж гэж байгаа байхгүй юу? За. Хадгаламж нь хүүтэй юм болов? Хүүтэй байгаад өсөөд үгүй. Хадгаламж хэрж айгүй юу шүү. Тэгвэл яг юм байгаа мөнгө. За 123,000 төгрөг байсан юм байна. За. Дээрээс нь 87,800 нэмсэн юм байна.
Тэгээ 147 900 аваад 56 700 нэмсэн гэж байгаа байхгүй тий. За бод хувцас дуусчих шүү. Дуусчихно уу? 90 төгчээ. За. Хаах буруутсан юм шүү дээ. 6 1 гэдэг чинь. Шалгааг бол буруу утсан байсан юм шүү. Гэтэ энэ одоо зөв гэж бас хэлж чадахгүй л да. За хариултыг өгөө те. Хариулт хэд вэ? 119600. Орчигч маань 119600 төгрөг гэж үзсэн. Зөв хариултыг арай. Ава. Хоёр дахь асуултанд зөв хариулж 10,000 төгрөгийн эзэн болсон байна. Дахин баяр хүргэе. За баярлалаа. Хоёр удаа бодлоо шүү дээ. Тэгвэл өөртөө итгэхгүй. Хэрвээ энэ асуултанд бүдэрсэн бол зөв хариултаар аврагдах гэдэг боломж бол шууд өөрөө ашиглагдах ёстой байсан. Хамгийн ихэн зөв хариултыг Амуудаа маань зөв явуулсан байсан учраас асуултанд хэрвээ бүдэрсэн байсан бол зөв хариултаар аврагдах байжээ. За Амуудаа баярлалаа. Яг арыг сайн хамгаалаад байж байгаа хэрэгтэй найдтай. Яг иймэрхүү тоонуудыг ингээд шууд цаасан дээр бичээд бодно гэдэг бол бас яг тулгамдсан үед бол хэцүү байдаг бах те. Хэцүү энэ ч одоо яг бас бичиж боддоогүй их олон. Одоо бол бид нар чинь шууд ингээд утасныхаа одоо тооны машин ч юм уу тийм зүйлсийг ашиглаад иймэрхүү тоонуудыг бодчихж байгаа те. За хоёр асуултын турш хамт байсан төгсөөдөө маш их баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч хязгааргүй эрч хүчийг бэлтгэгч Counter Block. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Хоёр хичээл ард бол амжилттай гарсан. Монгол хэд математик хүнд хоёр хичээл байсан гэж ойлгож байна. Ерөнхий эрдмээс нь эхэлж шүү дээ. Ерөнхий эрдмээс. Одоо нөө туслах хичээлүүд рүү орё те. Тэрнээс өмнө мэдээс дараагийн туслах хөвгтөөс сонгох хэрэгтэй. За одоо эрэгтэй хөвгт сонгоч төхөө. Бүртээ уучлаарай. Бүртээ би чамайг сонгоно. За дөлгөөнийг сонгоч. Дараагийн туслах хөвгт дөлгөө. Намайг дөлгөөн гэдэг. За. Би энэ дагаа хичээлээс хүн байгаль хүү орчин хичээлдээ сайн. За хүн орчин хоёрыг сонгоё гэж бодож байна. Хүн орчин. Хоёрдугаар ангийн хүн орчин. За. Асуултыг арай. Хөөрэ газрын томоохон хонхорт тогтсон их усыг юу гэдэг вэ? 4 үйлдвэр та А үйлдвэр нуур, Б үйлдвэр хүрхрээ, В үйлдвэр далай, Г үйлдвэр гол. За энийг бол мэдх юм байна. Мэдх юм байна. Дэлгэн бол мэдчих. Хэрвээ мэдчихвэл гэрдээ дараад цагаа зогсоож явна. За дарчтай цаг үрээд байна. За хариултыг бол мэдчихээн гэж оролцогч үзсэн. Мэдээж В үйлдвэр далай үстэй те. Салгаад өгөх. За юу сая тогсон бол би шууд хариултыг авах гэсэн. За нуур бол одоо мэдээж хуур газар тогтсон их усыг нуур гэж байгаа тий. Хүрхрээ бол одоо мэдээж өндөрлөгөөс доошоо унж байгаа усыг тийм болыг хэлж байгаа байх гэж бодож байна. Гол мөрнийг. Далай гэдэг бол мэдээж ойлгомжтой шүү дээ. Бидний одоо дэлхийн маань тэр чигээрээ далай байгаа талаа дээр бид нар их газар дунд амьдарч идэг тий. За гол бол одоо газрын сувгийг дагаж одоо урсж байгаа л нарийн ус шүү дээ. Тэгэхээр А буюу нуур гэдэг хариулт нь зөв бахаа гэж бодож байна. Зөв хариулт гарыг. Нуур. Өөрөөс ангиж өгд өөрөө мэдчихэхэд бол өөр юм шүү дээ. Гурав хичээлдээ амжилттай хариулсан 25,000 төгрөгийг өөрийн болгож чадсан хуулах зөв хариултаар аврагдах гэдэг хоёр боломж хэвээрээ үлдсэн байгаа. Одоо нэг асуултанд зөв хариулж чадвал үл шатах мөнгөнд дүн 50,000 төгрөг дээр очино. Тэрийг бол ойлгож байгаа тийм. 75,000 асуултанд бүдэрсэн ч гэсэн шууд тэг төгрөг болохгүй байна гэсэн үг. Дараагийн хичээл юу вэ? Алийг сонгох уу? Хүн байгаль. Хүн байгаль уу? За хүн байгаль дөрөв. Дөрөвдүгээр ангийн хүн байгаль. Анх хэдэн онд хүн сансарт ниссэн бэ? 4 үйлдвэртэй 1981, 1961, 1987, 1967 гэсэн 4 үйлдвэртэй. Их сонирхолтой асуулт байна. Дэлгэн бол мэдчихээн гэнэ бодорцсон байна тий. Бодорцсон. За.
За бичсэн дарч идэ. Мэдчихэж байна уу? Мундаг байна. Одоо зүг хариултаа сонгохгүй. Юу гэж бодож байна юм? Монгол хүн бол 1981 онд сансарт ниссэн. Энэ явдлаас 20 жилийн өмнө гэж ярьдаг байхгүй. Дэлхийд сансарт анх хүн ниссэн Юрий Гагарин. За. Тэгэхээр 61 он гэсэн. Б хэлбэр буюу 1961 он. Хариултан дээр итгэлтэй байна. За, итгэлтэй байна. Энэ бол хүн байгаль 4-р анги буюу оролцогчийн маань 4 дахь асуулт байсан. Анх хэд онд хүн сансарт ниссэн бэ гэдэг асуултанд оролцогч Б хэлбэр буюу 1961 он гэж үзсэн. Асуултын үнэн зөв хариулт гарахаас өмнө хэсэг хугацаанд хичээлээ завсарлаад эргээд уулзъя. Эргээд асуумаар үзчихтэй. Өнөөдрийн нэвтрүүлгийн оролцогч жүжигчин бүх төр та толгойн хүүхдээс ухаантай юу гэдэг хэмээх шоу нэвтрүүлэгт оролцсон өөрөөгөө ухаантай гэдгийг батлахаар ирсэн байгаа. Яг одоо 4 дахь асуултанда 1961 онд хүн анх сансарт ниссэн гэж үзсэн байна. Зөв хариултыг хамтдаарай. 1961 Нөгөө нэг урд нь бас нохоо ниссэн штэ. Лайка гэж хайкэн лайка гэж нохоо ниссэн штэ. Тэрний оныг асуусан юм биш байгаа даа. Эргэлзлээ. Хүн гэж асуусан байгаа тий. 4 дахь асуултанд амжилттай хариулсан учраас үл чадах мөнгөнд болох 50,000 төгрөгийг хадгалж үлдэж чадсан байгаа. Маш амжилттай байна. Хуудах зөв хариултаар аврах гэдэг 2 боломж үлдсэн. 2 хичээл хамт байсан байна нэрээ дөлгөө маань тий. За, дэлгэндээ баярлалаа. 2 даалгавар 2 хичээл дээр хажууд минь зогс чамтай байж урам зэргийн минь бадрааж өгсөнд баярлалаа. Тэгээд. За баярлалаа. Зүгээргүй амжилттай баярлалаа. Сорлог хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. За, сүүлийн үеийн уран бүтээл яг одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна? За, би яг одоогоор бол нэвтрүүлэг дээр ажиллаж байна. Сая шинэ оны өмнө буюу он дамжаад хөдөө натурт кино зурганд яваад 20 хоног яваад 1 сарын 17-нд хотод ирсэн. За тийм байна. Тэгэхээр тэр кино манаас удахгүй 3 сард үзэгчтэй хүртэл болох юм байна. Хаад. За. Тэгэхээр тун удахгүй бас нэгэн гайхалтай уран бүтээл үзэгч төмний өмнө бас дэлгэхдэх нь байна тийм ээ. Амжилт хүсье. 3 сард боллоо. Дараагийн дуусах хүүхдээ сонгох хэрэгтэй. За бүртээ. Бүртээ. Тэмнэн намайг бүхтэй гэдэг. За намайг мөнхтөр гэдэг. Оролцогч 4 хичээлийн ард бол амжилттай гарсан байна. Тэгэхээр 2 хичээлийн туршид бүртөө хамт байх нь ямар хичээл дээр туслая гэж бодож байна? Ерөнхийдөө бол англи хэлтэй би сайн. Тэгээд тэгэл та өөрийнхөө хүссэн хичээлээ сонгож олно. Эсвэл бага ангиас эхлээд явал таны мөнгөнд үсэх байх. Гэдэг маань дүрслэх урлаг гэсэн үг үү? Тэ? 1-р ангиас эхлэе. За тэгээ дүрслэх урлаг авчихдаг. За 1-р ангийн дүрслэх урлагийн хичээлийн асуулт. Өндөг ямар хэлбэртэй вэ? Энэ бол 1-р ангийн амар өрсөлдөд уултаад байгаа юм. За, бүртөө хариултыг бол олсон. Тэгтээ оролцогч хариулах ёстой. Эндий одоо монголоор бол 100% гэж хэлнэ дээ. 100 дүрс. Тийм 100 дүрсэл гэдэг дээ. Санд нэгдэж гэнэ бүртөө. Нэгдэж байна. За ямар ч таасан нэг хүүхэд бол нэгдэж байгаа юм байна. Зөв хариултыг нэгдэхгүй л байгаа юм байна тий. За, ямар ч дүрс хурдгаа давчих шиг юм. 5 хичээлд амжилттай хариулсан байна. 75,000 төгрөгийг өөрийн болгосон. Цаана ердөө дахиад 5 асуулт буюу тал нь үлдсэн байна. 2 боломж байгаа гэдгийг дахин сануулъя. Боломжоо харин хадгалаа л шүү дээ. Хадгалаад байна. Хүнд асуултанд авъя те. Мэдж байгаагаа бол мэдээж боломж ашиглаж хариулаад иргүй шүү дээ. Дараагийн хичээл. За англи хэл авъя дөө. Англи хэл. Асуулт гарч ирсэн байна. Choose the correct answer. Where is the mom? A үлбэр mom is Katie. B үлбэр she's in the kitchen. C үлбэр mom likes milk. Гэдэг 3 хувилбартай юм байна. За бүртээ болоод олчоор аль хэдийн гэрлээ дараад байна.
Төрнөөс бүтээтэд оролдоод байгаа. За энийг бол ингэж ойлгоод байна л да. За мом гэж орчууд те. Ээж гэж байгаа бох тийм үү? За мэдхгүй одоо харин юу гэж байгаа юм бол. За ээж юм байлгүй те. За хаана байна гэж байна те. Ээж хаана байна. Тэгэхээр одоо эхний хариулт Mom's Kelly гэхээр юу гэх юм? Юу гэж байгаа юм? Ээжийг Kelly гэдэг ч юм уу? Тийм болов уу? Юу асаалтаа таахгүй байхгүй тий. За she's in the kitchen гэхээр тэр галтгоонд байна гэсэн үг. За Mom likes milk гэдэг бол биш байгаа. Тэгэхээр би ойлор юм байна л гэж хараад байна л да. Жүжигчин хүн чи бас нэг юм байдаг ч одоо хэл мэдэхгүй байсан ч гэсэн ингээд нөгөө олон улсын хэл гэж байдаг ч биеийн хөдөлгөөний хэл гэж байдаг ч тэрүүгээр одоо иш шагаадагшаа явахад бол ерөнхийдөө бол өөрийгөө татаад унгаадаад өөрийгөө ойлгуулад хэрэгтэй юм а бас аваад явчих чадвар бас байдаг. Энэ одоо бас авахгүйч те. За оролцогч би хөдөлбөр буюу she's in the kitchen гэдэг хариултыг зөв гэж үзсэн байгаа. Гэхдээ үнэн зөв хариултыг бүгд хамтдаа харцгаа. Зөв хариулт юу вэ? Зөв хариулт. Баяргүргээ. Би англи хэлсэн юм байна аа. Тийм биш. Хавар ингээ англи хэл байгаа юм байна. Амархан асуулт байлаа гэж бодож байна. 6 дахь асуултанд маш амжилттай хариулсан 100,000 төгрөгийг өөрөө болгож чадсан. Баярлалаа. За хоёр чигээр хамт байсан бүгдээ маш их баярлалаа. За баярлалаа. Бага ангийн хүүхдийн асуултанд хариулаад томчуудын мөнгө хожих боломж. Энэ бол та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай шоу нэвтрүүлэг. Хэсэг хугацаанд завсарлаад эргээд ангидаа олцъя. Боловсрол хөгжиж мэдээллийн технологи олон дахь ихтэй сургуультай хамтран үзэж та бүхэнд хүргэдэг та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай шоу нэвтрүүлэг эргэн 5 номер үзэгчтэй. Нэвтрүүлгийн ерөнхий явдлыг шаар харилцагч төлөө голомт байна. Хязгааргүй эрч хүчийг бэлэгдэж Copter Block брэнд. Өнөөдрийн нэвтрүүлгийн оролцогчоор жүжигчин мөнх төр оролцож байгаа. Яг одоогийн байдлаар 6 асуултанд маш амжилттай хариулсан гэж хэлж болно. Одоо түнд зөвхөн 4 асуулт үлдсэн байгаа. Дараагийн туслах хүүхдээ яг одоо сонгох ёстой. Амуудай гүнчиш хариулсан байна. Би энэ удаад гүнчиш шиг сонгоё гэж бодож байна. Дараагийн туслах хүүхэд гүнчиш. Нөгөө гүнчиш гэдэг. За намайг мөхтөр гэдэг. За амжилтсаа. Та туслаарай. За гүнчиш өнөөдрийн шинэ сурагч ер нь хэр байна хичээлдээ? Ангидаа авчвал яахаар байна? Боломжийн л. Боломжийн. Гүнчиштэй хоёр хичээлийн дурш хамтарч хариулах хэрэгтэй байгаа. Эхний хичээл нь юу вэ? Иргэний боловсрол 3-ыг авчих уу гүнчишээ? Тэгтэг. Таал сонгодог. Эсвэл чиний аль хичээл нь илүү сайн бай, алийг авах. Сайн уу? Тийм. Би нэг зүйл гайхаад байна л да. За. Дуу хөгжмийн хичээлийг яагаад өдий хүртэл аваагүй байгаа вэ? Дуучин хүн. Дуу хөгжим 3 дээр одоо унчул онгоо болох гэдэг шүү дээ. Одоо зүгээр гайгүй асуулт байгаа байх гэж бодоод бас жоохон хойш нь тавиад байна л да. Хойш тэрийг наан өмнө авахгүй юм уу? Гэ байж гэлээ. За. Нэг өөрөө ч нь бодлоор болохоор нэг ч гэсэн даваагаад авч лээ гэдэг. Би болоод бас нэг даваад одоо хоёр асуулт хариулсан бол нөгөө 250,000 төгрөг үн шатах мөнгөнүүдээр очих гээд байгаа байхгүй юу? Одоо 100,000 төгрөг хоцсон байгаа хэдий боловч 50,000-ыг л хадгалж үлдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хоёр асуултанд маш амжилттай хариулж 250 дээр очих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр 1 сая төгрөг авдгүй маа гэхэд ядаад 250-ыг аваасаа л гэж миний хөгж байна. За. Баярлалаа. Баярлалаа. Дуу хөгжим 3 дугаар хөгжтэй явжтэй. Амуудаар байгаа төгчл бай. Тэ. За. За дуу хөгжим дээрээ бүдэрхий дээ. Их хүн хүүхдэд тавшруулахдаа ямар дууг дуулдаг вэ? Дуулноо. Дуулнаа. Я манай бүгдээрээ чимээгүй маш анхааралтайгаар өнөөдрийн оролцогч жүжигчин мөнх төрийг сонсгоно. За дуулъя. За их хүн хүүхдэд тайвшруулахдаа дуулдаг дуу гэвэл мэдээж бүүвэн дуу тий. Бүүвэн дуу бол
магадгүй их хүн болгон ээж болгон бүүн дуу өөрөөр дуулдаг баг. Би тэгж боддог. Яг л ийм дуу дуулдаг шүү гэх тийм дуу байдгүй шүү дээ. Бүгд л одоо бүүгээ өөрийнхөө аяар өөрийнхөө югаар дуулдаг. Яг одоо таны хувьд бол их хүний дүр тоглох чинь шүү дээ. Яг одоо. Тэгэхээр танаас бас ямар дуу гарах бас их. Гэтэ ээжүүд аауд бас одоо хүүхдээ бүэлдэг шүү дээ. Бүэлдэг, онтуулдаг, тэрвэрдэг, тасардаг, хайрладаг бүхэл юм байдаг. Тэгтээ тийм болохоор би ч гэсэн бас одоо хүүхдүүдээ бол бүү аялдал онтуулдаг. Гэхдээ одоо энд мэдээж дуулах гэж байгаа учраас яг бүүн дуу байдаг шүү дээ. Тэр дууг нь дуулсан дээр байх гэж бодож байна тий. Яба. Бүгдээрээ унтаад өгөх үү. Би өөрөө унтчих үү. Дуулж байгаа дуулсан. Хара цаашууны дэгдэх шигэ харцсан дундуура дуулаад л байна да эбуэ За баяр. Яг он. Бүүн доош хайрна. Зорилго нь өөрөө одоо бичсэн байгаа чинь хүүхдэд тайлбарлах дээрээс нь унтуул зорилготой учраас мэдээж ингэж уянгал аяархан шивэн уянгалж дуулдаг доо шүү дээ тий. Яг харин унтах чинь. Тэгээд тэрний наахан зогсоохгүй юу нэвтрүүлэг. За бүүн дуу. Бүүн дуу дуулж үзүүлсэн. Зөв хариулт. Зөв хариулт юу вэ? Бүүн дуу мэдээж. Одоо нэг жоо хүнтэй асуулт гараад ирээд дуугаа дуулчих юм шүү. Тэгээд би намайг жоохон тайвшруулаад ингэж байгаа хооронд асуултаа хариултаа бодоод 150,000 төгрөгийг хож чадсан байна. Одоо ганцхан асуулт. Үл шатах мөнгөнд 250,000 төгрөг очиход ганцхан асуулт. За одоо гүнчээтэйг л яри да. Алин сонгох вэ гүнчээ? Бага ингээс эхлээд яг Иргэний боловсрлоос уу? тий арай амархан биш магадгүй тэгээд амуудаага гараа. Амуудад сүүлд нь 2-5 дугаар ангийн хичээл үлдэнэ. Тий, амууд. За иргэний боловсрол гоо. Бэлтгэл сайн бол ажил сайн. Билүү сайн бол юу хурц гэдэг вэ? За гүнчээ болсон. Зүрх зүг вэ те? Зүрх зүг. За тийм. Бэлтгэл сайн бол ажил сайн. Билүү сайн бол хотго хурцл гэх бах та. Хэрвээ итгэлтэй бол гэрлээ дараа надаа олбисаар хариултыг өгч болно. Цаг бол байгаа те. Дуусч байна. Дуусчлаа. Бэлтгэл сайн бол ажил сайн. Билүү сайн бол за хотго. Хотго. Зөв хариулт гараа. Яа зүг. За гүнчтэй баярлалаа. Гүнчийнхээ хажууд зогсож хоёр суултан дээрээс торох юмгүй гараад ирлээ шүү дээ. Баярлалаа гүнчээ. Дараагийн асуултууд нь амжилт хүсье. За баярлалаа. За оролцогчтой бас нэвтрүүлгийн хамтран ажиллагч коптер блокийг бас хийж байна. Түрүүнээс шүүхтүүд үзтэй. За одоо идэж болно. Энэ хооронд бүгдээрээ хэлэг ухтаа засварлаад эргээд ангидаа уулзъя. Хадаа дуурангийн хөвгтөөс ухаантай юу шоу нэвтрүүлэг. Танавитгийн та 5 дугаар ангийн хөвгтөөс ухаантай шоу нэвтрүүлэгтэй хамт байгаа үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлэг жүжигчин мөнхтөр оролцож байгаа бөгөөд яг одоо 8 асуултын явд амжилттайгаар гарсан байна. Бүгдээрээ баяр хүргэе. За нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр ажиллаж байгаа Олонлог ихсээ сургуулийн тухай ер нь мэдээлэл байна уу? Олонлог ихсээ сургууль тий. Мэдээлэл технологийн чиглэлээр одоо гүнзгийрсэн сургууль мэргэжилттэй бэлтгэдэг. Одоо тэгээ энэ салбар маань одоо дэлхийн нийтэд бол маш хурцтай өрсөж байгаа одоо маш том хэрэгтэй салбар байна шүү дээ. Тэгэхээр тэр тал руу мэднэ тэр сургуулийг одоо IT инженер ч юм уу болох хүсэл сонирхолтой болоод багасаа тэр мэрэгжлийн дагуу мэрэгсэн хичээлүүдэд багасаа үзээд явах нь мэдээж дэлхийн хөгжилтэй яг цаг тухайн үед нь авчиж байгаа мэрэгжил байхгүй мэдээж манай нэвтрүүлгийн бас шилдэг 10 оролцогч сурагч оны төгсгөлд
шилдэг байсан ганцхан сурагч нь олон дахь ихсээ сургууль төгслөө 12 дугаар ангид төгсөл үн төлбөргүй суралцах тийм алтан боломж манай хүүхдүүд бас нээгдсэн байгаа. Тэгэхээр хүүхдүүд бас дахин амжилт хүсье. Хоёр хичээл үлдсэн зөвхөн ганц туслах хүүхэд үлдсэн байгаа. Амуудагаа өрье. За амуудаг одоо их хойшин тавьсан шүү дээ. Сүүлийн хүнд асуултан дээр аваад үлдэхтэй зорилго бол 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай гэдгээ батлах биш баг амуудаа гаргаж ирэхтэй байна. Тэ зүгтээ. Сэмэнэ намайг амуутай гэдэг. За. Намайг мөнхтөр гэдэг. Чи ямар хичээл дуртай вэ? Математик. Математикийн хичээл. Ер нь бол бүхэл хичээлдээ сайн биз дээ, тий? Хоёр хичээл үлдсэн байгаа амуудаа. Мэдээллийн технологи, хүн нийгэм алиас нь эхлүү зүгээр гэж бодож байна. Оролцогчдод хоёр боломж бол хоёулаа байгаа. Хүн нийгмээс эхэлж хуйлаа. За тий. Одоо бол би айхгүй нэг дамаатай гараад ирсэн байна. Хоёрт надад хоёр асуултан дээр нэг хоёр боломж байгаа учраас надад бол айх юм алга. За тэгэхээр амуудынхаа эсрэг хүн нийгмээс авч. 5 дугаар ангийн хүн нийгмийн хичээлийн асуултыг харъя. Гурван цэнхрийн агуу аль аймагт байдаг вэ? За энэ агуун тухай ер нь сонсч байсан уу? Сонсч байсан. Монгол орнороо ер нь хэрэг байдаг вэ? Зав. Тий ер нь бол зав бол мэдээж баг баг. Тэгэл амралтаа ер нь бол удагаадаа явдаг очиж үзэх газар очиж үзэх хүсдэг. Одоо манайхан гэр бүлэрээ тэгж аюух явдаг болсон ш зүйлээ монголчууд тий. Ялангуяа хотод амьдарч байгаа хүмүүс маань зүүнийхээ амралтаар үлийн амралтаар явдаг. Тэр зарчмаар ер нь ажиллаар ч гэсэн явах тохиолдол байгаа тий. Тий ажиллаар бас дээрэс нь одоо киноны зураг авалтаар ч юм уу бас азтай гэж боддог би өөрийгөө бас их гой газар очиж үзээд идэх юм. Тэгвэл 3 цэнхрийн агааг бол үзээгүй юм байна. Үзээгүй. Гэтэ 3 цэнхрийн агуун тухай бол сонсч байсан. Яаж сонссон бэ гэхээр 3 цэнхрийн агуун юугээр их алдартай. Хадны сүг зургууд нэг олдурууд ба штэ. Олдурууд ер нь бол би одоо оны сайн мэдэхгүй байна л да. Ер нь бараг дэлхий дээр хөө амьдарч байсан гэл нөгөө хадны сүг зургууд олдрууд энэ төр олддог штэ. Тэрэн дээр бол 3 цэнхрийн агуун бол маш алдартай, маш бүр их олон мянган жилийн өмнөх олдрууд олддог агуул гэж би мэднэ л дээ. Оршин байх газрыг нь болохоор Ховд аймаг гэж мэдээд байна. Бодоод байна. Ховд аймгийн за аймгийг асуусан юм чи Ховд гэдэг хариултыг бодоод өгч болно. За өгч Ховд аймаг. Тий, сумын Ховд аймгийн Манхан сум баха. Ховд аймгийн Манхан сум. За хүүхдүүд хариултаа явуулаарай. Манхан сум билүү дуудсан билүү 3 цэнхрийн агуу. За Ховд аймаг. Ховд аймаг зөв биш үү? Ховд аймаг. Энэ ч юм шүү. Кофтерблог гэдэг шууд хариулцлаа тий. Ховд аймагт байдаг. Манхан сум гэж үзлээ. Тийм Манхан сум баха, Манхан сум гэж бодогдод. 500 мянган төгрөгийг өгсөн дахин баяр хүргэе. Мөн боломжийг ашигладаг. Баггүй л боломж. Сайр л байгаа. Хамгийн ихнийхээ асуултанд л харах гэдэг боломжийг ашигласан. Тэрнээс хойш нэг ч боломж ашиглаагүй л яваад байна. Би танд нэг юм хэлэх гэсэн. За. Өмнөх 4 найзыг мань унгалгүй бас 8 асуултаа амжилттай хариулж намайг гаргаж ирсэнд баярлалаа. За. За. Нэг хичээл үтсэн. Юу вэ? Мэдээллийн технологи байсан те. Нэвтрүүлгээр гарч байгаа эдгээр асуултуудыг олон дахь ихсээ сургуулийн багш нар бэлтгэн бас явуулдаг байгаа. За. Мэдээллийн технологи 5 дугаар анги. Shutdown процедур ямар үүрэгтэй вэ? боломж ашиглая да. Сая чи мэдчихэж байгаа дараад байгаа шүү. За, амуудаа бол мэдж байгаа. Ер нь хэр их компьютер дээр суудаг вэ? Ер нь нэг их суудаггүй мүү? Суудаг бай. Тэгтээ бол компьютерийн мэдлэг бол байгаа. Амуудаатай би ярилцж болох юм одоо? Болохгүй. Чи харах үлээ. Тий, харах боломжоо ашиглацсан. Хэрвээ боломж ашиглая гэж үзвэл хуулах боломжоо ашиглана. Тэгээд англи боломж ашиглая. За, хуулах боломж. Амуудаа аваа. Эдний хоорондоо яаж хуулалцдгийг харъя. Унтрах. Та хуулах гэдэг шүү дээ. Тэний хуулах гэж зөвлөд. Тэг хуулна гэдэг бол англи лидерүүд яриад шүү. Асуулт зөвч байсан, бурууч байсан одоо тэгээд хуулдаг шүү дээ. Тэгээд шууд тэрүүгээр навна гэсэн. Хуулна гэж мэдэхгүй гэсэн үг шээ. Бид харсныгаа шууд зөв гэж бодож байна. Төвчлөр байгаа. Унтрах.
За юу гэж ярилцж байгаа юм. Би одоо туулах гэж байгаа юм. Тэгээд хариу өгөхөөр туулах тийм. Нэг хоёроо гараа. Зэ хариултыг олсноо. Олсон. Амуудаа. Ангийнхантайгаа зөвлөж байгаа нэг хариултыг одоо авчирсан. Одоо шууд хуулна. Хариулт юу вэ? Унтрах. Унтраах үүрэгтэй. Shutdown төвчлөөр ямар үүрэгтэй вэ? Унтраах. Тийм үү? Унтраад юм Зөв хариултыг арай. хасаад юм шүү. За ангийнхандаа л найдаа. Одоо манай ангийнхан ярьсан юм чинь бүгдээ хэлцэн буруу гэдэг шүү тий. Зөв хариулт. Компьютерыг унтраах. За баярлалаа. Ангийнхандаа баярлалаа. Манай ангийнхнаа сая унтраах хас өөр хариулт хэлчихсэн юм байгаа юм уу? Байхгүй бүгд санал нэгтэй байсан баг тий. За. Яа бүгдээ хэлцэж байгаад оролцож байгаа ямар ч байсан 1 сая төгрөгийн асуултанд амжилттай хүргэж ядлаа. Ангийнхандаа бас бүгдэнд баяр хүргэе тий. Баярлалаа. Амуудаа баярлалаа. За баярлалаа. Хэрвээ эднэр байгаагүй байдаг би ганцаар ордог байсан бол би нэгдэх асуултанд дээр бараг бүдрэх байсан баг. Шууд нэг дээр л унж. Нэг дээр унах байсан. Тэгээд камер руу харж байгаа. Тэгээд давчгуудаа бас явчлаа дээ цаашаа. Гэхдээ энэ бол нэвтрүүлэг учраас бас мэдээж боломж байх нь ойлгомжтой асуултуудад. Тэгэхээр боломж ашигласан хэдий боловч хариулсанд бол хариулсан тооцогдно. 750 мянган төгрөгийг очсон баяр хүргэе. 10 хичээлээ бүгднийг маш амжилттай хариулсан байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн оролцогч Акапелла амтгийн дуучин, жүжигчин Мөнх төр. Саянаас нь хэлчихээ та. За одоо нэг алдчих. Одоо шийдвэрлэхгүй. Энэ асуултанд зөв хариулж чадах юм бол өөрийгөө ухаантай гэдгийг батлах гээд байгаа. Арнтэй. Бүдэрх юм бол талдуурынгийн хүүхдээс ухаан муутай гэдгийг хэлнэ. Хэлнэ. Энэ хэлнэ. Ингээд хамгийн төгсгөлийн асуулт буюу 1 сая төгрөгийн асуулт ямар хичээлийн ямар асуулт байхыг бүгдээрээ хамтдаа. За өнөөдөр амжилтсарээ. Манай нэвтрүүлгийн хамгийн оргил хэсэг, оргил асуулт. Монгол хэл 1-р анги. Яа царай. Хувилгана гэж ямар амьтны зулцэг вэ? Цаг явж ирсэн. Цаг дуусч байна. Тав, дөрөв, гурав, хоёр, нэг. Цаг дууссан. Хувилгана гэж ямар амьтны зулцэг вэ? Саяник яг бол мэдэхгүй юм байна. Яг ой. Юу гэж бодож байна? Харин энэ одоо нэг юм мэрэгч амьтд гэдэг штэ. Аха. Одоо булга, суусар, дорго, минж гэдэг юм уу? Тиймэрхүү нэг жижигтэр мэрэгч амьтны л зулцэг байх гэж бодогдож байна л да. Хувилгана. Хариулт авъя. Манайхан мэдж байгаа. Тэнд бол мэдж байгаа, тэнд мэджээ. За одоо яг мэдэхгүй байгаа юм чинь. Бууд идөө те. Юу вэ? Хадны суусар гэдэг юмны зулцсан те. Хадны суусар. Зөв хариултыг арай. Хувилгана гэж ямар амьтны зулцэг вэ? Оролцогч хадны суусар гэж үзье. Энэ бол Монгол хэл 1-р анги. Могооных гэдэг юм уу? Могооных хувилгана гэдэг юм байна те. Могооч өндөг гаргадаг те. Өндөг гаргадаг. Өндөгнөөсөө гараад ирэхээр хувилгана болдог болоо да те.
Нэвтрүүлэг үзэж байгаа үзэгчид та бүхэн ч гэсэн нэг ч гэсэн мэддгийг хэрвээ мэддэггүй байсан бол авсан байх гэж бодож байна. Энэ бол 1 сая төгрөгийн асуулт байсан. Оролцогч маань харамсалтай нь хариулж чадаагүй учраас нэвтрүүлгийн оргил төрж чадсангүй. Тийм учраас энэ цаг мөчид нэвтрүүлгийн алтан дүрм хэрэгжих ёстой. Тэр камер руу харж байгаад яач нэгдүгээр ангийн монгол хэл дээр уншдаг. Нэвтрүүлгийн хамгийн ихний асуулт монгол хэлний асуулт байсан тий. Тэрэн дээр боломж ашигласан. Тэгсэн. Дараагийн сая төгрөгийн асуулт бас л монгол хэл байсан. Монгол хэлээ ер нь бас нэг цаг зав олдвол бас нэг эргээд нэг харуулж авчмаар юм. Тий. Гэхдээ аргагүй энэ чи нэгдүгээр ангид орно гэдэг чинь 1991 он. 27 жилийн өмнө нэгдүгээр ангид байсан. Гэхдээ манай наав нэгдүгээр ангид байхад яг могоон зулцах хувилгын гэдэг шүү хөөе гэж надад хэлээгүй шүү дээ. Мартцсан болоо. Үгүй 5 дахь ангид ч хэлээгүй. Хэдгээр ангид хэлсэн юм. За, алтан дүрмээ хэрэгжүүлээ. За. Тэр камер руу орж агаад өөртөө гоё итгэлтэй. Би бол өөртөө маш итгэлтэй байсан юм. Аа. Даа сая төгрөгийн асуулт. Даа сая төгрөгийн асуултан дээр бүдэрчлээ. Тэгээд би итгэлтэй муу хүн гэж. Та 5 дугаар ангийн хүүхдэд зохионтой гэдэг нэвтрүүлэгт оролцлоо. Тэгээд би 5 дугаар ангийн хүүхдээс ухаан муутайгаа мэдлээ. Бас одоо үнцээр хөдөл зөвшөөрч хийж байна. Ава. За. Өнөөдрийн нэвтрүүлгийн оролцогч Акабета амтгийн дуучин жүжигчин мөнхтөр оролцож хүүхэд ахуйнаас 1-ээс 5 дугаар ангидаа иргэн очиж нэгэн гайхалтай дугаарыг бид бүхэндээ өнгөрүүлээ. Маш амжилттайгаар 10 асуултанд хариулсан хэдий боловч харамсалтай нь 1 сая төгрөгийн асуултанд бүдэрсэн. Гэхдээ 250 мянган төгрөгийг өөрийн болгож чадсан байгаа. Баяр хүргэе. Нэвтрүүлгийн ерөнхий ивент эцэгч харилцагч төлөө голомт онцны хадгаламжийн дэвтрийг бас өгч байна. За баярлалаа. Сэтгэлээ уулзчих. За баярлалаа. Намайг нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан боловсрол сургалтын эзэн хамт олондоо өөрт чинь нэвтрүүлгийн бүх хамт олондоо юуны өмнө баярлалаа. Дээрэс нь бас нэвтрүүлэгт маань оролцсон хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Манай ангийнхан болж бидний одоо асуултанд байна тусалсан намайг өнөөдөр ихсэн 10 асуулт дуустал дэмжсэн та тавдаа маш их баярлалаа. Нэвтрүүлэг төрөлж ирсэн маш их баярлалаа. За. Өнөөдрийн нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж өнөдөгчтэй. Та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай шоу нэвтрүүлэгт хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар эргээд уулзцгаая. За